Expert Talk контентын 3 дахь дугаар та бүхэнд хүрж байна. За та бүхнийг маш олон төрлийн экспертүүдтэй уулзуулж байгаа. За энэ удаа Мянганы сорилтын сангийн мэрэгжилтэн эксперт, байгаль орчны мэрэгжилтэн Мөх Даваатай уулзалж байна. За хэлсэн сайн уу? Сайн. За сайн байна. За өөрийгөө танилцуулаад тэгээд яг энэ байгаль орчны мэрэгжилтэн гэж яг ямар мэрэгжилтэн хэлээд мэрэгжлийн онцлогийг бас бидэртээ хуваалцаач. За сайн байна. Намайг Мөх Даваа гэдэг. За Мянганы сорилтын санд байгаль орчны асуудал хариуцсан мэрэгжилтэнээр ажиллаж байна. Тэгэхээр байгаль орчны мэрэгжилтэн гэж бол байхгүй. За би бол газар зүйчийн мэрэгжилтэй юм хүн байгаа. За газар зүйч мэрэгжлийнхээ онцлогт тулгуурлаад за уур амьсгалын өөрчлөлт, усны нөөц, за ялангуяа хүйтэн сэрүүн бүсийн одоо уур амьсгалын өөрчлөлтөөс за усны нөөц хэрхэн нөлөөлж байгаа талаар бол судалгаа хийдэг ийм хүн байгаа. За газар зүйч мэрэгжлийн онцлог гэвэл бас их байна. Тухайлбал за газар зүйн мэдлэг гэдэг тийм ээ. За газар зүйч хүний одоо мэдсэн байх чадвар, үндсэн чадвар гэх юм бол за байгалийн нөөц тийм ээ. За байгалийн бүрэлдэхүүн гэсэн мөн дээр нь хүн за тухайлбал одоо урган мал, амьтан, хөрөс одоо юу гэдэг тийм ээ. Бидний хүрээлэн буй орчныг бүрдүүлж байгаа эдгээр зүйлсийн одоо өөр хоорондын уялдаа холбоо, за өөр хоорондоо харилцан шүтэлцээтэй оршин тогтнох энэ нөхцөлийг судалдаг ийм онцлогтой өөрөөр би одоо цогц системтэй мэдлэг болгодог ийм сайхан мэрэгжил байгаа. Байгалийн ухааны салбарынхаа ерөөдөө юм их ажигч, гэрхаач юмны логик гаргадаг хүмүүс байдаг юм шиг байгаа тийм тэр үнэн. Тэгээ бид нар ч нөгөө байнгын ажиглал судалгааны үндсэн дээр одоо дүн шинжилгээ хийгээд ингээд одоо юу гэдэг зөвлөмж өгөхтэй илүү сайжруулах ямар боломж байна. Ийм зөвлөмжүүд өгч ажилладаг ийм хүмүүс. Тэгэхээр та одоо Мянганы сорилтын сангийн усны одоо компактад ажиллаж байгаа тийм. Тэгэхээр усны салбарт яг төлөвлөгөө ажиллаж байгаа. Тэгэхээр таны одоо эзэмшсэн мэрэгжил, туршлага энэ төсөлтөд яаж холбогдож байна вэ? За би холбооны бүгд намын Герман улсад одоо сургуулаа тийм дуусгаад за Монголд 2021 онд ирээд за тухайн үед одоо компакт гэрээний одоо хайдлуус дахин боловсруулах төсөл одоо дөнгөж эхэлж байсан. За энэ үед би одоо тухайн төслийн байгаль орчин нийгмийн нөлөөлийн үнэлгээ за дээр нь үнийг дагалдаж гаргах одоо яг хэрэгжилтийн үе шатанд тийм ээ төсөл хэрэгжих үе шатанд байгаль орчныг хэрхэн хамгаалах уу тийм энэ менежментийн төлөвлөгөөг боловсруулдаг зөвлөх багт бол орж ажилласан. За үүний дараа бол за яг одоо хэрэгжүүлэх шатанд одоо Монголын Мянганы сорилтын санд ингээд ажиллаад за одоо өөрийн оролцож боловсруулсан төлөвлөгөөний хэрэгжилтийг одоо газар дээр нь одоо хянах тийм ээ. Манай гэрээд гүйцэтгэгч нар одоо үнэхээр олон улсын стандарт шаардлага за тэгээд дээр нь Монгол улсын хууль тогтоомжинд байгаа үйл ажиллагаа явуулж байна уу гэдэгт одоо хяналт тавьж ажилладаг. Ийм одоо боломж надад гарсан. Зөвхөн хаягдл дахин боловсруулах төсөл биш. Ер нь бол зөвхөн компакт гэрээний хүрээнд хэрэгжиж байгаа одоо усны салбарт хэрэгжиж байгаа энэ төслүүд бол бүгд ногоон байгаль орчинд ээлтэй ийм сайхан төсөл байгаа, эерэг төсөл байгаа. За хамгийн гол нь одоо Улаанбаатарчуудын одоо дараагийн хэдэн 10 жилд хэрэглэх газрын доорх гүний цэвэр усыг одоо хөрсөнд нь үлдээх тийм ээ, газарт нь үлдээх ийм боломжийг олгож байгаа сайхан төсөл. Тэгэхээр энэ төслийг хэрэгжүүлэх багт одоо ингээд байгаль орчны асуудлыг нь хариуцаад ингээд ажиллаж байгаадаа би өөрөөрөө бахархдаг. Тэгэхээр энэ манай энэ контент эксперт ток контент маань болохоор ерөөд яг энэ залуучуудад хандсан контент байгаа. Тэгэхээр ирээдүйн яг энэ байгалийн шинжилгээ ухааны салбарт орж ажиллах оюутнууд те залуучуудад хандаж юу гэж зөвлөж хэлэх вэ? Ер нь альва одоо улс үндэстний одоо тогтвортой хөгжилд бол нэг талаасаа байгалийн нөөц за нөгөө талаасаа хүний хэрэгцээ тийм ээ. Тэгэхээр энэ хоёр одоо хүчин зүйлийг хамгийн зохистой төвшөнд барьж чадсанараа одоо тогтвортой хөгжилд одоо хүрэх үндсэн одоо зарчим болдог. Тэгэхээр зэрэг газар зүйч зөвхөн одоо газар зүйч биш одоо хүрээлэн буй орчны чиглэлээр инженерчлэн чиглэлээр сурж байгаа оюутнууд за эзэмшсэн сонгосон мэрэгжилтэй бол үнэнж тийм ээ тууштай байх шаардлагатай. Яагаад гэвэл одоо бид бүгдийн одоо судалгаа шинжилгээний үр дүнд боловсруулж гаргасан одоо үр дүнгээр бид нар доктортой хөгжилд одоо хүрэх ийм боломж бүрддэг юм шүү. Тэгэхээр та бүхэнд одоо хичээнгүйлэн одоо сураарай гэж зөвлөе. За баярлалаа.
ажилтны амжилт хүсье. Ингээд Expert Talk контентын 3 дахь дугаараараа та бүхнийг байгаль орчны мэрэгжилтэн мөнх даваатай уулзуулаа. Дараагийн эксперт хэн байх вэ? Та бүхэн комент бичиж үлдээгээрэй.